За бүгдээрэнд энэ өдрийн мэнд төргий. За амралтын энэ сайхан өдөр бүгдээрээ хорон цуглаж ямар ч хэлсэн 16-7 хоногийн турш сурсан мэдсэн зүйлээ түгээн дэлгэрүүлэхээр ингээд цуглаад байна. За энэхүү GeoGebra болон Grispy-Bill Math 2026 гэдэг өдөрлөг маань бол өмнө нь GeoGebra өдөрлөг гээд 10 жил бол явсан байгаа. За тэгээ энэ жил өргөтгөөд Grispy-Bill Math гэдэг математикийн интерактив платформ ийм аппликейшнийг нэмж өргөтгөн энэ өдөрлөгийн маань үйл ажиллагаа зохион байгуулагдаж явж эхэлж байна. За энэхүү өдөрлөгт маань оролцохоор Монгол Улсын их сургуулийн математикийн багш боловсролын хөтөлбөрийн за айлбар дидактик гэдэг хичээл үзсэн багшийн ангийн оюутнууд за үүндээ Монгол Улсын их сургууль дээр орж байгаа танхимын ангийнхан за мөн баруун бүсийн сургуулийн онлайн ангийнхан тус оролцох гэж байгаад дуулахад таатай байна. За мөн ерөнхий суурийн шугам айлбар гэдэг хичээл дээр энэ GeoGebra аппликейшнаа хичээлдээ ашиглаж байгаа ийм туршлагаасаа хуваалцахаар ерөнхий суурийн оюутнууд маань энэхүү өдөрлөгт илтгэлээ тавьж хилцүүлэхээр ингээд тус бэлтгэсэн байна. За ингээд өнөөдрийнхөө өдөрлийн үйл ажиллагаад бүгдэнд нь амжилт хүсээд хөтөлбөрийн дагуу илтгэлээ хилцүүлээд ингээд бүтэн өдрийн үйл ажиллагаа маань бол ерөнхийдөө эхэлж байна. За одоо лайв дамжуулалт явж эхэлнэ. За тэгээд мөн энэхүү юу маань бол энэ Google уулзалтаар бол бичлэг хийгдээд явж байгаа. Тэгэхээр энэхүү арга хэмжээ маань бол яг шууд лайв гэдэг нэг тохиргоогоор явж байгаа. Дахиад бичлэг болоод үлдсэний дараа илтгэл болгоныг YouTube дээр бол бичлгүүдийн ингээд түгээн дэлгэрүүлгийн контент болж үлдэнэ. За мөн шууд дамжуулалтаар сошиалд бусад хүмүүст хүрэхэд бид нар сайтн дээр бол лайв хийхээр ийм олон хэлбэрүүдийг бол хослуулан явж байна. За мөн дахиад техникийн ямар тохируулга хийж байна вэ гэхээр одоо баруун бүсийн сургууль болох Ховдоос манай оюутнууд маань бол одоо Улаанбаатарын цагаар бол 1 цагийн түрүүнд явж байгаа гэсэн үг. Тэгээд цагийн зөрүүтэй бүсээс онлайнаар илтгэлээ тавих гэж байна. За мөн танхимд бас илтгэлээ тавих гэж байна. За үүнийг оролцогчд маань бол танхимаар бүртгүүлсэн бас танхимаар ирж сонирхож үзэх боломжтой, мөн онлайнаар үзэх боломжтой тус зохион байгуулж байна гэдгийг дуулгая. За ингээд өдөрлийнхөө үйл ажиллагааг эхлээд эхний илтгэлийг өрье.